Сэлэнг аймаг дахь анхан болон давзаалдах шатны шүүхийн 2025 оны 4-р сарын мэдээ. Сэлэнг аймгийн эрүү иргэний эргийн давзаалдах шатны шүүх 2025 оны 4-р сарын 1-ний өдрөөс 2025 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал эрүүгийн хэрэг үлээн авсан гэсэн хэрэг, үлээн авахаас татгалзсан тэг хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 23 хэрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 15 хэрэг, хянын шийдвэрлсэн 15 хэрэг, иргэний хэрэг, үлээн авсан 11 хэрэг, давзаалт гомдлоосоо татгалзсан 1 хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 13 хэрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон гэсэн хэрэг, хянын шийдвэрлсэн 5 хэрэг, зөрчлийн хэрэг, үлээн авсан 22 хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 22 хэрэг, хянын шийдвэрлсэн тэг хэрэг. Сэлэнг аймаг дахь захиргааны эргийн анхан шатны шүүх. Захиргааны хэрэг. Үлээн авсан 5 нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсэн 4 нэхэмжлэл, үлээн авахаас татгалзсан тэг нэхэмжлэл. Хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд нийт 17 хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 11 хэрэг, зүтгэлзүүлсэн 6 хэрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 6 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 3 хэрэг, хянын шийдвэрлсэн 7 хэрэг. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүх. Эрүүгийн хэрэг. Үлээн авсан 22 хэрэг, прокурорт буцаасан 2 хэрэг, хянын шийдвэрлсэн 33 хэрэг, шүүх хуралдаан товлон зарласан 36 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 19 хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагааны үйлдэгдэл 31 хэрэг. Зөрчлийн хэрэг. Үлээн авсан 76 онд холбогдох 73 хэрэг, хянын шийдвэрлсэн 73 хэрэг, шийдвэл оногдуулсан 76 хүн, торгог шийдвэл оногдуулсан 53 хүн, хувьчлах шийдвэл оногдуулсан 23 хүн. Таслан сэргийлэх арга хэмжээ. Үлээн авч шийдвэрлсэн 6, ялагдагчаар цогтой 1, хугацаа сунгасан 4, хязгаарлалт тогтоосон 1. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүх. Иргэний хэрэг. Үлээн авсан 124 нэхэмжлэл, үлээн авахаас татгалзсан 12 нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэсэн 105 нэхэмжлэл. Нийт хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 140 хэрэг, хэрэг хянын шийдвэрлэх ажиллагаанд 111 хэрэг, зүтгэлзүүлсэн 29 хэрэг, шүүх хуралдаанаар хилцүүлэхээр товлсон 54 хэрэг, шүүх хуралдаан хойшилсан 22 хэрэг, хянан шийдвэрлсэн 98 хэрэг. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Шүүхийн нээлттэй байдлыг хангах олон нийтэд харилцах ажлын хэсэг.